Гунан Баатар. Эртийн урд цагт энэ дэлхийн нэгтээ нэгэн хаан тулсад ядуу малчин өвгөн эхнэрийнхэн хамт аж төрөн суудаг байжээ. Гэтэл тэднийд нэг хүү төрж ядуу буурай тэр хоёр бөөн баяр баясгалан болжээ. Тэр хоёр хүүдэн ямар нэр өгөхийг хэлэлцэн зөвшөж гунан гэж нэр өгчээ. Гунан хүү сар жилээр биш өдөр хоногоор өсөж торнжээ. Нэг өдөр өнгөрөхөд нэхийд багтхан байж 2 хоног өнгөртөл 2 нэхийд багтахгүй болж 3 өдөр өнгөртөл 3 нэхийд багтахгүй болж гинэ. Тиймээс төдийл их удалгүй гунан хүүг нутаг усных нь Гунан Баатар гэж нэрлэх болжээ. Даанч хурдан өссөн энэ хүүдэн аав нь дайхад нэгэн даагыг хүлэг болгож унаарай гэж бэлгэлж гинэ. Хүү эмээл газар төхөөрч ном сум бэлдэж алтай хангын нутгийн арлан өвөрлөн бэдэрч ангөрөө аав шувуу агнах болжээ. Гунан Баатар хүү ангөрөөнд яваад ганц хоосон ирж байсангүй. Малгай хийх үнэг, махыг идэх гахай, дагхыг чонын арснаас эхлээд дааж чадсан ол зомогтой боцож ирдэг байжээ. Гэхдээ нэг өдөр Гунан хүүгийн төрлөх нутгаар тэр улсын хаан явж байгаад Гунан Баатарын тухай олонний шагшин ярихыг сонсож харц ядуусын нусгай хүү хамаг Баатарын нэрийг унгаах нь гэж бодоод Гунан Баатарыг хорлож хөнөөхийг санаархад түүнийг дуудаж аваачжээ. Тэгээд манай гүрэнд чамаас давуу зүрх зөрөгтэй эрийг би сонссонгүй. Чиний даагнаас илүү хурдан хүлгийг бас дуулсангүй. Тэгэхээр чи улаан наран ургаж мандах өмнө зүг рүү явж тэр зүгт байгаа аюулт дайсан 15 толгойд айдгар хар мангасыг анавчирч надад өг гэж айлджээ. Тэгэхэд Гунан Баатар авчрах эгч яах вэ авчирч болох юм. Авчирсан хойно аргалж тогтоохоо та бодно биздэ гэж хэлээд хамуутахаар даган хазаарлан байж эмээллээд адуучин аавын 80 алд тохой урт дуургыг нахилцууланхан бариад өнгөд дулаан нар өөдлөнхөн мандах өмнө зүгийг зүглэн жилийн газрыг сараар товчилж сарын газрыг өдрөөр товчилж өндөр уулсыг давж өргөн голыг гаталж алсын алс нутагт аялан явж гинэ. Гэтэл хар даг нь гэвгэнт урт замынхан хугас дунд шаасан гадас мэд хөдөлгүү яг зогсож гинэ. Гунан Баатар тэгэхэр нь хайрт хүлэг минь яагаад зогсов? Хараач хурдлаган юунд болов гэж асуужээ. Тэгтэл дээд тэнгэрээс газартаа үргэлжилсэн тэр хар ямыг харж байна уу гэж хайрт морин хариу янцгааж гинэ. Үзэж байна. Өндөр уул байх шивдэ гэж Гунан Баатар хариулжээ. Ухаанд эзэн минь учрыг тунга. Уул нуруу тэр биш шүү. 15 толгойтой атгаалжин хар мангас алдарт хар морин унаад явж байгаа тэр гэж хэлж гинэ. Гунан Баатар энэ үгийг сонсоод одоохон түүнийг хөөж гүйц гэж хэлээд мөрөндөн агсан ном суман шүүрэн авч гинэ. Хамуутай хар даг нь тэгтэл хамаагүй тэгж болохгүй. Хааш яаш хандвал хальж эндэж ч мэднэ. Тэр мангасыг морин унаад байхад хинж дийлж чадахгүй. Тиймээс 80 ал дуургаан зэхэж түүнийг мориносон бухыг хүлээх нь зүйтэй гэж морин хэлж гинэ. Гунан Баатар хайрт хүлгийнхэн хэлсэн ёсоор бууж өндөр модон давирч хараад цаашид юу болохыг хүлээн суув. Гэтэл хар даг нь талаар усан тэлмэн жороолж гинэ. Өргөн хөндөд үнэхээр гайхаж жороолж гинэ. Мангас түүнийг хармагц барьж унахаар шохоорхож морин гуйдсан нь морин нэг харайхтан 3 өдрийн тэртээ харайж хар даагны хажууд ирэхэд хар дааг эзнийхээ нуугдсан модны дэргэд ирээд хурган зогсож гинэ. Гэтэл мангас мориносон үсрэн бууж хар даагыг оосорлон авах гэхэд нь Гунан Баатар 80 ал дуургаан нахилцуулан дайлуулж мангасыг уургалан аваад нуугдсан модноос үсрэн бууж мориндоо мордоод уургалж авсан мангасаа чирч хуурай галаар хуй салхинаас илүүгээр хурдалсаар орон нутагт тань дөхөж ирэхэд түүнийг ирж байгаа сүрт чимээгээр үхэр тугал мөөрөлдөж
хон ямаа майлилдэж, унаг дааг унгалдаж, ботго торон бойлолдон уул нуруу нүжигнэж их дуу чимээн үүсв гинэ. Хаан энэ их дуу чимээнээс айгууцсан чичирч гинэ. Тэгэхэд түүний бараа бологч яагаад ийм их сүрт дуу чимээ үүсэж байгааг та мэдэж байна уу гэжээ. Тэгэхэд хаан уул нурууд хүртэл учир начиргүй ганхаад газар хөдөлж байх шиг байна гэжээ. Үгүй ээ эзэн хаант минь, газар хөдөлж байгаа юм биш. 15 толгойтой атгаалжин хар мангас өөрийн чинь өргөөрөө ойртон ирж байна гэж хагас дутуу хэлтэл. Гунанбаатар хааны өргөөний үүдэнд мангасыг чирч ирж гинэ. Хаан түүнийг хармагцан айн сандарч ахад яалааж гаршгүй ангал нүхэнд хай гэж Гунанбаатарт 3 мөргөн гуйж гинэ. Гунанбаатар хааны гуйсан ёсоор 15 толгойтой атгаалжин хар мангасыг 300 алд нүхэнд хайжээ. Айн сандарсан хаан мангасыг дарсанд ихэд баярлаж, "Миний хаан гүрэнд чам шигэрлэхэг баатар даан чалга. Харин чи манад бай. Чамааг нэг ноёнон болгож сөргээрэн адуу үхэр, бэлчээрээр хон ямаа өгч, инхри ганц охиноо эхнэр болгож өгье" гэжээ. Гэтэл Гунанбаатар хаанд хааны өргөө сайхан боловч төрсөн омохоо түүнээс ч илүү, эд хөрөнгөөр элбэгч эрх дураараа бол түүнээс илүү гэж хэлээд хамуутахаар даган унаад төрлөх гэр төрүүлж өсгсөн аав ээжтэн очиж гинэ. Гунанбаатрыг гэртэн 3 хоноод байж байтал хааны хэлж давхин ирж, "Хаан чамайг яаралтай дуудулж байна. Одоо бидэнтэй хамт яв" гэж тушаажээ. Гунанбаатар хар даган эмээллэж унаад хаанд очиж гинэ. Хаан түүнд "Чамаас зориг Самбата баатар даагнаас чинь илүү жадалтай хүлэг манай гүрэнд төрөөгөө байна. Агуу хүчрхэг Ирвэс хааны эрдэнэ адил инхри сар мэд туяатай нар мэд гэрэлтэй сарангой охиныг авчирч хатан болгож айл. Хэрв чамайг түүнийг авчирч өгвөл хаан ширээндээ суулгана. Эйсав жирвэл 100 галзуу нохооны 100 болгож шиднэ" гэжээ. Гунанбаатар энэ үгийг сонсоод эргэж гэртэн хараад ээж аав хоёртойгоо салах ёс гүйцэтгээд алс холын аян замдан гарах болжээ. Гэтэл түүний эцэг өвгөн малчин "Замд чинь гаталж гаршгүй хорон мөрөн хөөсрөн урсаж байна. Тэр хорон мөрнийг хүнжгэсэн, хүлэг мөржгэсэн туулан гаталж гарч чаддаггүй юм. Түүний ганц тусвал доорон хордож өгдөг юм. Бас хорон мөрний цаана час улаан галан далаа цалиглж байдаг. Тэр улаан галан далаагаас үсэрсэн ганц ширхэг очин хөрсөн юма төөмөрдний шатаад гим. Иймээс хөөмөн Ирвэсийн хаанд хүрч чадахгүй биз" гэж гинэ. Гунанбаатар эзэн хааны зарилгийг биелүүлэх нь зайлшгүйгээд даанч айсангүй. Тэгээд өчүүхэн гар даган унан өдрийн газрыг цагаар, сарын газрыг өдрөөр, жилийн газрыг сараар товчлон Ирвэс хааных руу явжээ. Тэгтэл нэг өдөр гэнт хорон мөрний барааг харжээ. Гунанбаатар мөрний усанд голын захын бургаснаас тастаж хаяхад дорол хордон шарлаж гинэ. "Аав чинь энэ голыг гаталж болохгүй гэж чамд загсан шүү дээ" гэж хардааг нь хэлж гинэ. Энэ үгийг сонсоод Гунанбаатар ихэд гунин гутарч гинэ. Гэтэл хардааг нь "Ирэлхэг баатар хайрт эзэн минь, гунж гутрахын хэрэггүй. Би өөрийнхөө том ахыг дуудаж туслахыг гуй. Тэр бид хоёрт туслана" гэжээ. Гунанбаатар "Чиний ах чинь хэн юм бэ?" гэж асуулаа. Тэгэхэд хардааг нь "Бусдад хэлдэггүй нууцаа ээлт эзэн таньдан би хэлье. Миний том ах бол талын их салхи байгаа юм" гэж хэлээд зүүн зүг эргэн хараад 100 удаа янзгааж гинэ. Гэтэл гэнтих хүй салхи үүсээд нүдэрмхийн зургуу хорон далайг агаар төөрөгөхөд Гунанбаатарч даагдаган голын тэртээ гарч гинэ. Гунанбаатар гайрт хүлгийнхэн хошуу амийг нь илж таалаад цаашлах замдаа орж, жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлон явсаар хэдэн ч жилийн дараа юм час улаан далайн эрэхт иржээ.
Гунанбаатар мөн л бургас тастан авч шидэж туршин үзвэл нөгөө бургас нь агшинзуураас нь дөрүлзэн шатчихав. Тэгсэн хар даагана эцэг чинь энэ далайг гаталж гарч амжихгүй байх гэж загсан шүү дээ гэж хэлвэл мөн л гутарж гуниглаж гэнэ. Гэтэл хар дааг нь мөн л зүүн зүг харж төрөөжийнхээс улам чангаар 100 удаа янзхаав. Тэгсэн тэртээ тэнгэрийн хаяанд бөөн үйл гарч ирээд улам томорсоор ойртон ирэхэд хар даагна энэ миний баг ах шүү дээ гэж хэлжээ. Хар үйл төдхөн зурд гараар цалиглах улаан далайг нөмрөн хучиж гинэ. Энэ агшинд хүчит салхи ах нь Гунанбаатарыг морьтой нагаар төөргөн өргөж галан далайн дэртээ эрэгт гаргаж гинэ. Ингээд Гунанбаатар хорон мөрөн галан далай хоёрыг амар мэнд гатлан цааш явсаар байгаад нэг өглөө Ирвэс хааны нутагт ирж гэр мал багширч үе төмөн хүн үүмэрч байгааг харж гинэ. Тэгээд Гунанбаатар энэ юун баяр наадам болж байгаа юм гэж анх эхлээд уулзсан нэг хүнээс асууж юм. Тэгэхэд тэр хүн өрдөм нь хийгээгүй их том наадам болж байгаамаа. Манай хааны охиныг хэнэн эхнэрэн болго хөв тавиланган сорж ах トゥ хоёр баатар тэмцэлтэх гэж байгаа юм гэж хариулжээ. Тэгээд энэ наадамд хэн төрүүлсэн нь хааны охиныг авах юм гэнэ гэжээ. Гунанбаатар энэ үгийг сонсоод шууд хааны өргөнд явж оров. Ирвэс хаан Гунанбаатарыг хараад ёор тоолоогүй. Эзэн хааны ордонд шууд орж ирдэг. Яасан задарсан толгов. Ямар хэрэгээр явна гэж ихэмсэг нь аргагүй асуужээ. Танаа наадамд өөрийн биеэр баатруудтай чинь хүчээ сорилцъя гэж хурж ирлээ. Гэвэл хаан ихэд гайхаж чи мөн усхаа банд манай баатруудтай хүчээ сорилцсон гинэ гэж тохуурхан инээж. За яхав ирэх хүн байна. Наадамд орвол орол доо гэжээ. Тэмцэн эхлэх болж эхлээд номсом хар ухаар тохирч гинэ. Тэгээд сарын дэртээ хол газар модны хожуул дээр зүү хатахад зүүний сөвөгчээр сүвлэж хар ухаар хилэлцжээ. Хааны баг мэргэн харваач гэгдсэн дүүн эхлээд харвах болж Нуман 2 өдөр татаж онилоод 3 дахь өдөр улаан наран ургаж мандах үеэр сумаан тавьж гинэ. Сум нь онилсон зүүний сөвөгчнөөс нэг хуруу наан яг хожуулын дэргэд унаж гинэ. Баг мэргэн харваач амаан барин гашуудахтан Нуман хугдаран хугалж гинэ. Дараа нь хааны их мэргэн харваач гэгдсэн ах нь харвах болж 4 өдөр Нуман татаж 5 дахь өдөр ургахын улаан наран ургаж мандах үеэр сумаан тавив гинэ. Гэтэл хожуулын цаад ёроолд сум нь унжээ. Их мэргэн амаан барин гашуудахтан Нуман нугдаран хугалжээ. Дараа нь Гунанбаатарын харвах ээлж болжээ. Гунанбаатар аавынхаа номыг 7 өдөр татаж 8 дахь өдрийн өглөө мөн л ургахын улаан нарнаар сумаан тавьж гинэ. Гунанбаатарын сум түзүүний сүвгчээр сүвлэж гараад цаана нь байсан сүмбэр уулыг нөхлээд сүн далайн тэртээ байсан ялаа батхан хоёрыг яг ташраар нь намнаж гинэ. Тэгэхэд Гунанбаатар хаан дээр очиж нэгдэх наадам минийх болов уу гэж асуужээ. Хаан зөв харж инээж буруу харж уйлаад болох чам боллоо гэж аргагүй нэрхэнд хариулжээ. Дараагийн тэмцээн эхлэх болжээ. Энэ нь хүч сорилцох барилдаан байж хааны ах トゥ хоёр бүх 3 өдөр шөнө хүч тэнцсэн өндөр уулыг талболтол өргөн талыг там болтол ноцолдож хааны их бүх арай гэж давжээ. Тэгээд тэр бүх надаас их хүчтэнд даан чалга над охиноо өг гэж хаан дээр очиж гинэ. Гэтэл Гунанбаатар түүн дээр очиж одоо тантай миний барилдах ээлж гэж шалж байж барилджээ. Гунанбаатарын гიშгсэн газар шажигнан цөмөрч хааны их бүх цөм гიშгэгдсэн газрыг нь ангалд унаж өгөхийн даваан дээр болоход түүнийг суг татан гаргаж амийг нь аварчээ.
Тэгээд хаанд очиж хоёр дахь наадам минийх болов уу гэж асуужээ. Тэгтэл хаан зөв харж инээж буруу харж уйлаад болгочон боллоо гэж аргагүй эрхэнд хариулжээ. Ингээд 3 дахь наадам морь уралдуулах болж гинэ. Хааны морьд харах нүднээс нь оч бударч хамрынхан нүхнээс дөл бадарсан хачин сайхан хар хилэн зүсмийн морьд байж гин. Гононбаатарын хамуутай хар даагыг хүмүүс хараад шоололдон хөхрөлдөж байлаа. Ирвэс хаан ч өөрийн охинтойгон хурдан морьдын уралдаан үзэхээр очиж гин. Уралдааны газраас морьд эргэжээ. Хааны хоёр хурдан морь тасархаа гарч бараагүй алга болж гин. Хар дааг хамгийн сүүлд давхиж байхыг хааны охин дурандан хараад ихэр татан уйлж наадмын талбайгаас холдон өргөндөн гүйж оржээ. Гононбаатар хар даагныхан чихэнд хааны морьдыг гүйцэж дөрүүлээрэ, шуунаас хурдан сумнаас түргэн дүүлээрэ гэж шивнэж гинэ. Хайрт эзэн минь битгий яарч сандар гэж дааг нь хэлээд зүүн зүг эргэж 3 та янзхав. Гэтэл гэнт хуй салхи үсэж хааны хурдан морьдын өмнөөс үлээхэд давхий гэвч тамир хүч нь барагдаж ташуурдаад гэлдэрхээс цааш гიშгэхгүй болжээ. Хар дааг улам хурдлан хааны морьдыг гүйцээд бараа сурггүй орхиж төрүүлэн ирэхийг наадамчин олон үзэж бахархацгааж гинэ. Гононбаатар хаан дээр очиж 3 дахь наадам минийх болов уу? Одоо охиноо над өгнө биз дээ гэвэл зөв харж инээж буруу харж уйлаад хар газрын баатар чамд нэгэнт ам алдсан болохоор охиноо өгөх өстөө. Харин чамд алт мөнгө, хувцас хунар, гүү үнэ хон ямаа юу ч өгөхгүй. Тэгэхээр чи өөрөө юу авч болохон хэл гэж гинэ. Гононбаатар алт мөнгө аль нь ч над хэрэггүй. Харин гүү өгөхгүй бол унгыг, үнэ өгөхгүй бол гут туглыг нь, хон өгөхгүй бол хургийг нь, ямаа өгөхгүй бол ишгийг нь, тэмээ өгөхгүй бол бодхыг нь ганц охинтон ёсыг бодож өгдөө гэж гинэ. Хаан түүнийг зөвшөөрчээ. Тиймээс Гононбаатар Эрвэс хааны охиныг хар даагандан сондлуулад хааны өгсөн хурга, ишиг, тугал, бодхыг туугаад өөрийн нутгийг зүглэн гарчээ. Удсангүй ганцгүй даваад явж байтал хурга, ишиг, унаг, тугал, бодгоныхон хойноос хааны бөгсөрөх хон ямаа майлэлдэж, өхөр сүрг нь мөөрөлдөж, адуу мал нь янзхааж, тэмээн сүрг нь бөөлөлдөн давхиж иржээ. Иймээс ухаанд Гононбаатар хааны бүх сүргийг тууж, эцэг их дээрэн ирж 80 жилийн найр хийж, 60 жилийн жаргал үйлдээд амар сайхан жаргаж гинэ.